Адиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нэг хэсгийн бэлсэгч нь таньж байгаа л үү дээ. Яагаад арх утсан юм бэ? Яга ядраад. Амьдралан өөрчлөмөр байна уу? Зорилтод төсөв. Эвис телевиз мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг. Үгүйсгэл гэдгийг ер нь та нар юу гэж бодож байна? Ямар нэгэн зүйлийг үгүйсгэсэн няцаасан тийм ойлголт юм болов уу гэдэг. Өөрөөсөө юм зайлуулах. Би архичин бишээ гэж бодож байгаа юм чил баг үгүйсгээд байгаа юм шиг зүгээр ойрхон жишээ өрхөд бол ингэж бодоод байна. Үгүйсгэлийн тухай мэдээллээ сайн олж авч чадваа. Нэвтрүүлгийн зүгээс бас та даалгавар өгсөн тий. Даалгавраа хийсэн үү? Хийсэн би. Даалгавраа хийсэн байгаа. Хин нэгэн хайртай хүнээсээ, гомдоосон хүнээсээ уучлах боломжийг олгож байгаа тий. Ээжийн минь орно гэж болж, дүүгийн минь орно дүү болж, хаач намайг хамгааж, өмгөөлж явдаг. Эгчтэй би хайртай. Эгчигээ уурдуулж гомдоосон бол эгч минь намайг уучлаарай. Эгчигээ дахиж зовоож, шаналгаж, ичээхгүй амьдруулж, эгч минь надад тусалдаг шиг одоо би эгчтэй туслах цаг минь болсон юм байна. Ахтаа ингээд сайхан уучлалтын загтал дүүр уучлалт гоод байхаас загтлаа уншиж өгөө. Тэгээ тав гарсан дуугийнхын төлөө өнөөдрийг хүртэл уйлан дуулан яваа ахтаа дүүн загтал өчж байна. Газар дээр гад чийл үлдлээ шүү дээ. Миний төлөө сэтгэл зовнон шаналдаг байсан хүн зөвхөн та шүү. Өнөөдрийг хүртэл таны сэтгэлийн өвчин зүрхний шаналан байсан дүүн танаасаа уучлалт гуйж байна. Арх ууж алдаж онож өвдөж хавдаж өчнөө л удаа таныгаа зовоосон доо. Дүүгээ уучлаарай. Одоо дүүн таныгаа зоохгүй. Арх гэдэг хорсодыг амсахгүй зөв сайхан амьдрах болно. Гэдэг ахтаа дөрөсөн юм. Ахын зурдаг будгаж аваад үгүй бэрийч аваад үгүй. Бүр аргаа бараад чи миний хажууд байж л тэгээд гойгаад ойлаад дуулаа явуулсан тийм бол миний ах маань ахгүй юу. Тэгээд Батанг ахтаа биод энэ нэвтрүүлгийн дэлмээр одоо маш их барьж явдаг. Гэрвэл алтан цэцгэгчтэй ч гэсэн барьж явдаг. Ерөөсөө миний төлөө хамгийн их санаа зовсон бол ах мэл байт. Хүний ах гэдэг чинь тэгээ өөр юм байлээ. За хинээс уучлах байхаар зэгтлэгдсэн мөлий. За би нэг их бодсны зү ахтаалаа энэ загтлыг бичсэн дээ. Одоо аав орондоо болж явж байгаа. Тэгэл ахтаа тэг гэр бүлийнхэнтэй л зориулж бичсэн. Тэгэл ахаас л ер нь их уучлалгүйг боддог. Ер нь ууж явж их хугацаа, ер нь миний алдаа оноо. Намайг үл дээш нь татах гэсэн бодол зөндөл байсан миний ах. Надын төлөө гэсэн хүмүүс нь л та. Тэр болгоны үүсгэл зөвхөн л ерөөсөл би уучлаад идэрвэл хамаагүй гэсэн бодолтой. Тэгээ ахтаа зориулжлийн цагаа бичсэн. За тэгвэл ахтаа зориулаад уншаад бай тий. За тий. Сайн байна уу? Ахтаа зориулваа. Энэ цагааг би их бодож ухамсарласны дараа бичлээ. Энэ олон жилийн хугацаанд ах болон гэр бүл аав ээж бүх хүндээ их гомдоож явсан энэ олон жил өнгөрсөний дараа миний бие энэ хугацаанд л ухаарлаа. Та бүхнээсээ яаж уучлах угаас би үнэн голоос айж байна. Энэ цаг хугацааг үнэхээр буцааж болдог бол бүх хүмүүсээс үнэн сэтгэлээсээ би алдаа болон гомдож явснаа залруулах хүсэж байна. Миний ах үнэхээр ухаантай хүн. Ахыгаа би үнэхээр их гомдоо залхааж явсан. Миний төлөө бүхэл зүйлийг хийж өгж байсан. Даанч би гинэн тэнд хүн тэр болгоныг л үгүй хийж явсан. Энэ олон жилийн ахаасаа л үнэн сэтгэлээсээ уучлахгүй боллон байсангүй. Одоо энэ цагааг бичсэн да. Дүүгээ үнэхээр уучлаарай гэж гуйж байна. Таньда би үнэхээр хайртай шүү. Дүүн тэнэг явснаа сая л ухаарч танаасаа уучлалт гуйж байна. Бас бэр ихчтэй үнэхээр баярлж явдаг шүү. Миний ахыг өдий зэрэгтэй хажууд нь сайн хайна болж явдагт нь баярлж явдаг шүү. Та нартай хайртай шүү. Таны дүү насан жаргал, иш насан жаргал. 2025 оны 2 сарын 15-нд бичлээ дээ. Би одоо ахтайгаа холбоо өрөөгөө их удаж байна л та. Ярьж өрөөгөө. Тэгээ одоо Ахтаа ярэ гэж бодож байна уу? өргөж боддог. Тэгээ нэг ахаас их айдаг л та. Одоо айлгүй байх.
Нийгэм хамгааллын төв дээр амьдарч байгаа гэж мэдэж байгаа юу? Жил гарны өмнө би нэг ахт энийг ярьж ирсэн. Тэгээ нэг Монголын төвийн нэг цог зөвлөгөөд багш бас нэг бидрийг нэг холбоолоод яриулж лээсэн л та. Тэгээ тэрнээс хойш бол ярьж чадаагүй. Архиур явж байгаа удаа согтоо галзуу явж байгаад нэг ирсэн. Тэгэл яг надын төлөөл хурж ирсэн л дээ. Тэр хувцсунаар цаашаа хувцсунаар авчирж иж өгөөл миний дүү нутгийн цагаан эдээ над торон дотор чи хийцэн байгаа шүү. Хаан саяхан баянгар авчиж ирлээ ингээ нутгийн цагаан эдээ байгаа шүү. Миний дүү наатгай дээр одоо чи өгөн болчвол сайхан л хүн тэгээд ах нь одоо ямар юу гэж хэлэх вэ гээл наа хувцсунаараа өмсөөрэй. Одоо манай бэр ихч ч бас аюу мундаг юм байдаг л да. Надад бас аюу сайн хүүхдүүд байхдаа бас ахын да баярж байдаг байлаа. Тэгээ би одоо ингээ ингээл бодоод байж байгаа. Юун дээрээс болж л ийм юм энэ зүйлд нарик гэдэг зүйлд ер нь орсондоо олон зүйлээр тунгааж бодсон л. Зөвхөн аав жирмэн амьд байхад за мөнх ус гэж бас боддож. Тэгээ өөрийнхөө тэр тэнэглээ одоо нэг эрхэлсэн бэлэн хүн нэг бэлэнчлэх амьдрал гэдэг чинь хүнд бол айгүй ухамсар дутуу болол тийм л л дээ. Би орой ирэхэд хоол бэлэн өглөө босоо явахад дулаан гэрээс босоо явждаг. Хэдэн цагт ч ирсэн ээж минь хоолыг л надад хийгээд өгдөг. Зөвхөн тэр хоол хийж тавих биш зүгээр. Өөр шүн төлөөр бас ингээл сохтоо бол хэрэгтэй. Тогоогоо тавиал. Хэдэн цагт ч байсан тийм бол хоол хийгээд өгдөг байсан. Мөн ээжтэй аавдаа их гомдож явсан. Хэрэв ингээд миний ээж байсан бол одоо жолоогоо төгсчөөл мөн ээжийг аваад нэг нутгийн зөвхөн нэг сайхан урдаа суулгаад нэг авч явах байсан гэсэн бодол үйтэй. Тэгтээ одоо би энэ үлдээс нь ээж аав эргээ захиас байна. Энэ бүгнийг биелүүлэндээ л гэж одоо ер нь ухамсартай ойлгож байна да. Одоо энэ зүйлээс би одоо ер нь бүрэн татгалцаж байгаа. Намайг сонсож байгаа хэрэв нэг өдөр ахт бас ч гэсэн зургатаар наваа харсан бол энэ одоо харих ухарч хүн аймгийг худалч болчтой байх. Юу ч ярьсан худалч. Тэгтээ миний одоо энэ хэлж байгаа зүйл бол одоо яг миний сэтгэлийн гүнээс гарч байгаа зүйл гэдгийг л ахтаа хэлье. Тэгээ хүний ойлж байгаа хүн үзүүлж болдог юм лээ. Сэтгэл дотроо би аюух нөлөөс урсгалчлаа юм л та. Ахаасаа суужилдоо. Энэ болгоны төлөө миний төлөө ямар их зүйл хийсэн бэ? Ах ихийн бас тусалж явж байгаа. Надын төлөө бол бас их л зүйл хий гэсэн явсан л да. Сайхан ажил төрөлд намайг оруулж өгч илээ. Тэгэл тэр ажил дээр нэг овоо сайхан ажиллаж явж байгаа л хүн гэдэг чинь тэгээ нэг зовлон бол даагаал гардаг. Хүн жаргалыг даадаг гэж яг л үний юм л гэдэг л. Ямар ч зовлон хүн даагаал гардаг. Тийм сайхан жаргалыг бол хүн даадгүй гэдгийг л одоо ойлгож. Аав жирэг аймад байхад хажуугаар нь сохтоо машинтай танихгүй юм шиг л явж байлаа шүү дээ. Хүмүүстэй зөв. Тийм ухамсаргүй байлаа шүү. Тэгэхэд тэр машинаа зогсоож аваад аав жирэг гэрт нь хүргээд өгөхийг хүн хамгийн дөрөнд тавихын оронд зам дээр хоёулахны зайлуул алхаа явж яхад юу ч өөрсөн дэ зайлуул нэг хоёр том цүнхтэй өөрсөө явж яхад би тэгээд найз нөхдөд найз тэр одоо тэр үеийн найз нөхөд гэдэг чинь аваа зүгээр л ашиглаж исэн хүмүүс баг. Тэгэл хажууд нь аав жирэг тэгээд явж байхад бас хажуугаар нь би энэ санаанаас бас гардгүй. 25-ын одоо энэ андуудаас дээш өксөөл явж байхад хажуудлаа нь би таних хүн шиг цонхоор хараал өнгөрч. Тэгэхэд хүн өөр хүн байсан бол тэр харигтаарс өвөө хэрэг ухамсартай тэнэгэл байсан гэдгийг би ойлгодог. Машинаа зогсоод тэр мөө хитгэн зайн дотор машинаараа өргөд өгчихгүй. Тэгтэл найзыгээс сон тэр дунд харигтаар сууж исэн хүмүүсээ сонгоо явж байгаа байхгүй. Тэгтэл би одоо гөөмн тэнийг байж тэл гэж бодож байна. Өөрөө өөртөө бас зүгтэй ш таа. Тэгэл одоо энэ зүйлийг яаж нэг эргүүлээд нэг сайхан боломж байдаг бол ээжигээ би одоо ингэж баярлуулсан даа гэж бодогдох юм байгаа юу? 2012 онд би Монголын залуучуудын холбооны тэрүүний алтан медаль гэдэг нэг медаль авсан. Аав чир тэр медаль зүгэл бас л сохтуул орж байгаа шүү дээ. Тэгэл орж явахад аав нь өстой цэрэгтэл нэг медаль авч ирсэн болохоос миний хүү шиг юм алтан медаль аав нь авч байгаагаар тухан дээр хэлээд хоёулаа уйлж ирсэн. Миний хүү сайн байна. Миний бас нэг бодсон бодлоо байгаа байхгүй. Нэг ахыг нэг
сайхан болцоод хатаа нэг очоод нэг саавч дуугаад нэг айл гэж бодсон. Одоо тэгээ төхөн хүн чинь ахцхаас их айлгүй явахтай. Тэгээ би аягаа болсон юм шиг тэгэл ийм нэвтрүүлэгт орж ийн ханаа уучлаарай гэдэг. Гэтэ би энэ цагаан дээр ах тэгээд энэ телевизийн үзүүл тэгээд дүүгээ бас үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа гэдгийг ойлгох байхаа. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Хайртай ээжтэй. Хүн олон жил гомдож явлаа. Хүн одоос их таны ачиг хариулах болно. Хүн хүнээс хойш ахиж уухгүй гэдэг амлж байна. Бас аххаас уучлалгүй. Бас олон жил явсан бохор хэнд. Энэ бүхэл хүмүүсээс л уучлахгүй та хамаатан удсан. Одоо би ахиж уухгүй. Тэгээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тангад тусна. Ээжигээ яаж гомдсон? Олон жилээр уугаал энэ ажлаас ирж вахт нь ороод агсан тавина тэгэл гараа явдیں۔ Тэгэл агсан тавьдаг гэхээр яадаг гэсэн үг? тэр арх юм уу өгсөнгүүлж агсан тавьчих. Тэгэл одоо олон жил гомдож байна. Одоо л ухаарж байна. Ээж нь юу захиж хэлэх вэ? Ээж юм хүүхдээ уул гэдэг. Тэгээ өвөнд нь орохгүй уугаал яв. Нэг үс одоо хайрын сайхан залууны сайрнаас л өгч. Тэгээ сүлд нэг дахиад тутуулал үүдтэй. Агуу үг цаалаа явуулсан. Үсэт санаар нь л бүр цаашаа яваадсан. Тэгээ бүр нохоо амьдрал амьдрах варгаж амьдрсан дөө. Тэгээд одоос ихэж ухаарж байна. Тэгээд нэг агуулгын тусгал үүдэрээд 2022 онд ирээд орж гараа уугаал яваадсан. Би танхираад орж гараад уугаад яваадсан. Тэгээ 24 оны хавар 5 сараас эхлээд за ер нь энэ надад бүтэхгүй энэ хохлоор өгөх юм. Тэгээд тэрнээс суугаад бараг 9 сар гараа 10 сар бодлоо. Уг нь сайхан ээжийн төгөлсөн эрүүл бий. Эрүүл бий байсан. Тэгээд архинаас болоод юм л болгоцлаа. Тэгэл наран туулзахаар их архич олон жил болоод. Тэгээд өвөл гадаа унчаад хоёр өвлийн ховроо тариулсан. Эхнэр хүүхэд нь холбоотой байдгүй хүүхдтэй ярьдгүй. Одоо яриаггүй холбогдоо хэдэн жил болж байна. За манай чинь 2006 оны 8 сарын 24-нд төрсөн. Тэр чинь одоо 18. Юунаас болоод гэвлээсээс л сайн. Би нөгөө арх удаас тэгээ архнаас агуу өрхөнд залах байдаг. Тэгээ нөгөө харагч байсан жил гарan хэвдэд байсан тэгтэл нэг уцаар ирсэн жил ахиж тэр би өмтө болцоод. Тэгээд би чи хөлгөөзөө явж чаддаг гэж явдаг болоод тэгээд наад тулсах дээр ярих гэж хэллээ. Эрдэн саарлтэн. Тэгээд үгүй 16 ланжид явчих. Өөцөн. Тэгээд хаяг тэр хэрэг 3 хоног юу ч идэхгүй усал зайлхлаа 50-ны удаан өндөрч авч чаддаг. Тэгэл гайг болчоод би таграад ирэхээр буцаал гараа явж. Тэр хонд ээж дээрээ л ирэх үү? Ээж дээрээ л чинь. Ээжийг их зовоод одоо. Одоо ээж нь хэд насны хүн бэ дээ? Ээж одоо 80 хүрч байгаа. Рүүлчлэгч. Шалгуу гайгүй юу? Одоо 80 настай гэхээр бас тэгээд даралт марлтны хэсэл хаяа ухааж өнтөл юм шиг. Тэгээд ажиллаа болох юм чи одоо болтгүй. Одоо 80 наснд нь ажил хийхгүй байх боломж байсан баг. Тэгээд хард тэргээсээ үзтэл арих уугаал. Тэгээд ээж сэтгэл санаа гэж араас нэг өгтлөөр арамч гэж юм ээж юм. Завч ийсэн. Эмнэлэгчтэй хэр орлого нь хэр тайлагдж байна?
Өөстөө айгуу сайхан байна. Би одоо уугаагүй одоо баг 6-7 онцлоо. Айгуу сайхан байна. Би өнгөрөөд өстөөс имжлэгээстэй маш сайхан байна. Ер нь ихтэй яг бүрэн хордлого нь бол тайлбардахгүй нөгөө хөгжим даршдахгүй гарна гэж харин тэрдээс тийм жижигхэн бол ер нь жоохон байгаад байна л да. Ер нь нөгөө олон сараар ууцсан юм чинь жоохон бас нэг жоохон ердөөсөө болж өгөхгүй. Хатгал төрдөөсөө сайн байхгүй байгаад байна. өчгөө байгаад сул байгаад. Хүл идэнс бол овоо гайгүй ердөөсөө би оюун ухаан идэнс бол зүг байгаад байгаа. Тамир бас нэг жоохон бас нэг юу аа. Энэ бол нэг баяртай л холбоотой л байна. За сэтгэл зүйчтэй ганцаарчсан уулзалт хийж байгаа. Тийм ганцаарч уулзалт хийсэн зөндөө нулимс их харах юм билий. Хоёр тэгж хүмүүнтэй бүр ингэж дотны ярилцж байгаа юм байна. Сэтгэл зүйчтэй уулзч үзэж ингэж уулын би ч өөрөө хүний соён гэрүүлэх ёстой хүн байтал өөрөө ингэж одоо адгийн намагт балчирт тараншаанд оччлоо байсан биз дээ. Тийм. За даалгавар өгсөн даалгавраа сайн хийсэн баг тий. Харин би багтаа ер нь захиа махаа амьдралдаа бичиж үзээгүй л дээ. Октоудаас их захиа авдаг байсан. Тэгсэн одоо өөрөө захиа биччихлээ. Ерөөсөө захиа бичиж байгаагүй юу та? Амьдралдаа бич үзээгүй. Тэгээд анхудаа бичсэн бас уучраа олдгүй юм байна. Тэгэхээр чи ямар вэ? Харин энэ чи бас бодож бичихгүй бол энэ чи дууны үг бичиж ном бичгээс өөр үед юм байна. Тий. Амьдралаас би өөрчлөхгүй юм байна. За сайн байна уу амьдрал минь? Сайн байна уу замлан минь? Би чамаас үнэхээр их уурч төсч байна. Эцэг эхийн инэрл хайр тэдний өгсөн нэр хүндийг миний би балга архиар сольж итгэл найдвараа гэж дууссан байна. Замлан гэдэг хүнийг танихаа болчоор маш их цаг хугацаа өнгөрчээ. Өөрийгөө таньж чадахгүй байгаа би бусдын хайрын нэрийг олж харж чадна гэж юу? 20,000 төгрөгийн гүйлт шил ярих болж хогийн архичин болсноо замлан би чамаас уушлалт хүсэж байна. Учир нь замлан гэдэг хүн чинь би өөрөө юм шүү дээ. Энэ амьдралыг өнгөтөр харж чадвал ямар сайхан байдгийг эмээ өвөө эцэг их найз нөхөд амар сад минь надад дууг мэдрүүлсэн дээ. Даанч би тэднийхээ итгэл найдварыг алдсан хүн. Өөрчлөлт гуйх тал дээр бол миний би хувь хүн тал дээр гэхээс илүү амьдрал хэмэх агуу ертөнцөөс өөрчлөлт хүсмээр байна. Бас замлан гэдэг хүн өөрөөсөө өөрчлөлт хүсмээр. Учир нь би амьдрал дээр үлгэр жишээ хүн болж төлөвшөж явж чадаагүй л хамаг утга учир оршиж байна. Жээ замлан гэдэг. Жишээлтэй би. Тий. Ягаад хин нэг нь биш. Одоо ч муу ээжтэй ч муу хин нэг нь биш. Амьдрал өөртөө битсэн. Амьдрал гэдэг бол өөрөө агуу их ертөнц. Амьдрал гэдэг бол өөрөө асар их философи. Амьдрал гэдэг бол бидний өөрсдийн амьдралын утга учир. Амьдрал гэдэг нь бүх зүйл багтдаг гэж би бодож байна. Яг хэрвээ ингээр болсон бол би одоо хамтын амьдралаа 25-аас 26 жил амьдсан ханаасаа асар их өөрчлөхгүй юмэр байна. Энэ бол миний амьдралын утга учир байсан. Анх эхлээл хайртай дуртай гэж байж байсан улсууд. Тэр хүнээс би өөрчлөхгүй да. Сайхан амсгуулсан манайха эмчилүүлээд ажгүй юу? Нөөр хоолнд ажгүй юу? За өнөөдрийн хичээл бол дэнс гарах буюу үн цөлөө тодорхойлох гэдэг хичээл болж юм байна хэдүүлээ. За тэгэд энд одоо бидний хайртай хүмүүс одоо бид нар та нарт яах гээд ингээд энэ зогсоод ингэж та гэж бодож байна. Архинаас гарах гэж бодож байна уу? Юу гэж бодож байна? Ер нь бол зорилго бол архинаас ер нь хөрөн бүсэн болиё гэсэн бодолтой байна л да. Маш зүгт ингээд зорилгоо тодорхойлсон архинаас гарах. Тэгэхээр зорилго байхгүй л явах юм. Зовлонгоос холдохгүй. Тийм учраас би та гэдээс нөгөө нэг ингээд зорилго байна уу? Зорилгоо тодорхойлсон гэж асуугаад байгаа байхгүй. Одоо энэ чинь тэр Сүхбаатар жанжин Чингис хаан ч нэг хэлээд ирсэн ба шүү дээ. Холын зорилго байхгүй аваас ойрын зовлон салахгүй гэж. Тэр шийдвэрээ гаргана гэсэн үг. Бас шийдсэн байна. Одоо тэр хашаа хэлж шít найз нөхдөйсэн ч ухуу гэж чадна гэд. Хэрвээ бид тэгээд шийдвэр гаргааг бол яах вэ? Ямар ч амжилтанд хүрэхгүй. Жишээ нөгөө найзууд таарлаа. Нөгөө сая бидэрт найзууд таарсан ба шүү дээ. Багын найзтаар за худлааныг таацчих гээд за найзууд гээд за энэ Батбаяр гоохгүй явж байгаад нөгөө найзынхаа юунаас болоод дуудсан ба шүү дээ тий. Тэгэхээр тэр найзууд таарлаа. Дахиад таныг ингээд архиар шахлаа юу гэх юм. Та шийдсэн бол тэр найз архиар ингээд шахсан та уухгүй байж чадна. Сонголтыг та хийж байгаа. Амруучин цутгаад та зайлахгүй байж чадна. Буцаад асгаж чадна. А бидний хайртай гэдэг хүмүүс тэр багш нар, эмч нар яаж хүлээж өв.
өө хашаа минь, цагаанаа минь, Батбаяр минь, насаа минь тийм ээ. Замлан минь ингээд яг уу энэ архинаас гарах гэж байгаа шүү. Уртудаа наслаасаа эрүүл сарвал амьдраасаа гэж энд авчирж байгаа байхгүй. Тэний цаана нөгөө хайр, халамж, итгэл байгууз энэ дөрвөөсэй гэдэг програмд орчуул. Энэ мөрөөдөл биелдэг гэдэг нэвтрүүлгийг ингээд таад туслаад ингээд явчих юм бол яах вэ? Өнөөдөр Бадмагс та нар яах гэж энэ ингээд одоо ингээд та яадаг тусламж авч ирж байгаа. Энэ хүмүүст ингээд ганц тулгаа танаа мэрэгжлийн энэ эмчнэрийн баг хамт болж чинь мэрэгжлийн тусалцаа хүрчих юм бол энэ хүмүүс энэ хорч уршлаас гарчих юм магадaltaамаа гэдэг энэ та хэдийг энэ олон хүмүүс дундаас ингэж шигшиж авч ирж штэ. Энэ хүн итгэж байгаа учраас энэ нэвтрүүлгийн хамт олон та нарт энэ мөрөөдөл бэлгийн энэ найруулагч одоо хөтлөгч бүгд ингээд итгэж байгаа учраас та хэдэд энэ технологийн төвийн энэ нэг програм суучвал эдгээр өөрөө хойхоо гэдэг та нарт ийм сэтгэл гаргаж энэ төлбөр төгөлж энэ 14 хоногийн энэ хугацаанд та нарыг энд авчирч байгаа байхгүй. Эний цаа юу? Нөгөө итгэл найдвар шүү дээ. Та нарт нөгөө уудаг гэдэг биш энэ хүмүүс Батбаяр жишээ нь яг энэ юм суугаад ганц тулгаас юм сонсчвол цолын юм чингэрчвэл хордлогоо тайлуулчвал гарчих байхаа гэсэн юм итгэл энэ хүмүүст юм энэ шин цааны юу? Нөгөө хайр халамж нөгөө хүн тавьж анхаарч энд явж шүү дээ. Архиол юу? Яг үндэ амьгүй усан шүү дээ. Шилтэй усан шүү дээ. Тийм биз? Та нар байрлалууд архийг дийлэх үү? Савнаасаа бусдыг дийлнэ гэж яриад байдаг шүү дээ. Тэгвэл дийлж гарна шүү дээ. Энэ зүгээр явц үг байхгүй. Зүгээр ингэж өдөрт шилтэй хийж яаж бол яаж хагцууч чадна, шидчих болно, авахгүй байж болно. А бид тэгээд зүгээр ингэж савхад цаанаасаа дийлдэг гэдэг өөртөө том тийм афизм тавьчаад яваад байгаа байхгүй. Өөр тэр афизм тэр зүгээр ус тэр арх гэдэг чинь тэлгийн спиртийг чинь хүнсний зөрүүлийн спиртийг хүн явах юм. Нэрмэл ус хийгээд тэрийг арх найруулж байгаа шүү дээ. Үйлдэл гаргаж явж байгаа юм. А тэрийг харин уухгүй сонголтыг хэн хийх вэ? А шид хийчихэд. Хэрвээ уучгаар дийлчихэд байгаа шүү дээ. А яагаад гэвэл архич өөрөө сэтгэц идэвхт мансуурал байж учраас. А одоо бид нар тэрний хорих хөнөөлийг мэддэг болсон учраас одоо яах вэ? Даван тоол. Та нар хичнээн уудаг байсан ч хүүхдүүд чи юу гэх вэ? Айлын хүүхдүүд ингэ чамайг аавдаа хийлээ шүү гэж байгаа шүү дээ. Яагаад гэвэл та нар өөр хүүхэд хайны жилдээ төсөв тулхын супермен байхгүй. Гэтэл бид нар яах вэ? Тэр зүйлээ мартчихад шүү дээ. Та нар энэ гэрийн яах вэ? Туулах багнаа шүү дээ нөгөө хос орчлонгийн нэг багнаа ингээд байж шүү дээ. Бид бол энэ үр хүүхдийнхаа толны тусгал шиг тусгална байхгүй. Хөөгөөд аавгаа дургаас ахлаа авч байгаа. Октод нээжийнхээ уруулын будгаар яг уруулаа будаж ингээд дөөрэж байгаа тэр багнаас нь хүүхдүүд чинь. Аав юу хийнэ яг тийм л болно. Түүнээс иш одоо тэр аян математикч нь химч юм уу цагдаа нисгчуулах албагүй. Тэгээ би сая нэр гэж хэллээ. Тийм үү? Та нараа оглож байгаа. Дуудах нэрийг хэмп. Эцэг их дурсгацыг хэмп. Бид хэд олно шүү дээ. Өөрсдөө. Бид одоо ингэ хашаа ингэ согтуугууд тав би юу гэх вэ? Хашаа таних уу? Таних уу? Юу гэх вэ? Оо тэдний хүүхэд ууцсан юм чи. За нэг архичсан байна. За нэг согтуу баг явна гэж штэ тий. Тэр энэ айгуу чухал зүйл. Та нарын аав ээж чинь баруун чинь чи миний хүү хаш мэтийн бат бөх танан цагаан эрдэн мэт байгаараа гэд чам байгаараа гэд хаш эрдэн гэд ингээд хөрөө гэд өгсөн байж таашаа тий. Тэгээ Монгол аав нар гэртээ байж байгаа гэр яадаг юм? Дүүрээ. Айдсгүй яг зөв дүүрээд ирдэг бата яхаа дүүрээд ирдэг. Айдс баг. Гэр дүүрэн дүүрээд ирдэг. Айдсгүй зүртэй. Ээж нар гэртээ байхаар яадаг юм? Халуун дулаан зүйтэй халуун дулаан хайр мэдрэгддэг. Тий. Ээжүүд гэртээ байхаар ээжийн хайр мэдрэг. Тэр ээжийн хайр гэж. Аав гэртээ байхаар аавын хайр, эцгийн хамгаалалт орчинд тогтнож байгаа. Тийм учраас энэ яг хамгийн чухал зүйл бол бид өөрсдөө байх. Аав нар хүүхдээ үнсдэг. Тэр хүүхэд тэр үнсүүлснээр тэр өөрийгөө тэр гэр бүлийн үнс зүйл аавынхаа тэр хайрыг мэдэрж идэг. Одоо бид нар өөр хүүхдээ үнссэн үү? Хайртай гэдэг үг хэлж гэнэ үү? Байхгүй шүү ховор явах шүү дээ тийм. Энэ арх гэдэг ундаас яг үндэ бидний хамгийн хайртай бүхнийг яг биднээс салгаад шүү дээ. Юу салгаж гэнэ үү? Эрүүл мэндийг салгаж гэнэ. Тэр дундаа юуны эрүүл мэнд үү? Сэтгцийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд, эдийн засаг тийм үү? Архиугод юм утас шүрмэс хувцсанараа алдаж ийсэн үү? Зөндөө алдаж байгаа шүү дээ. Бараг унаад тэрхэн дайрах холгүй байж байгаа шүү дээ. Аа хэцүү эрүүл мэнд ингээд дээрэс нь утас шүрмэс суулгаад алдаж байгаа. Өөргөө хянах чадваргүй болоод гэмт хэргийн яг золиос болох магадaltaй шүү дээ. Тийм үү? Нэр төрөлд алдаж шүү дээ. Одоо хэдүүлэнгийн одоо бид нэ танихгүй бидний хүмүүс үгж дуудах уу? Уудаг гарууд, архсан багны дуудах гарч байна. Тэ? Дээрэс нь одоо бид нар юу алдаж байна вэ? Хамгийн чухал зүйл ажил хөдөлмөр. Тэр хөдөлмөрлөх юм аа. Цаг хугацааг алдчих шүү дээ. Энэ цаг хугацаа эргээд олдох уу? Олдохгүй. Олдохгүй шүү дээ. Бид гэр бүлийн одоо тэр халуун дулаан уур амьсгал болохгүй. Одоо жишээ нь насаагийн ургаа уг юу? Халах. Бат. Тий, бат гэдэг нэг ургаа угууд ингээд салаа муучин шиг явж байгаа шүү дээ. Та нар хороо ертөнцийн ганцаараа биш.
энэ модны чинь салаа мөчрөн явж байгаа. Тэр халахын, тэр батын тийм үү? Нөгөө талаар та нар энэ хорвоо энэ имчилгээнд орсноор энэ мөрөөдлийн орсноор яах вэ? Энэ бадмаа гэдэг хүн, энэ золоо гэдэг юм гантуулах гэдэг одоо бидний таньдаг боллоо шүү дээ. Бидний одоо танаас итгэж шүү дээ. Тий. Ингээд бүх цаг хугацаа. Тэгэхээр энэний цаана та нар ийм итгэл хайр хүндлийг авч байгаа юм чинь яах вэ? Энэ хүмүүсийн итгэлийг алдах. Итгэлийн авахгүй итгэл үнэмшилтэйгээр айгүй гоё яах вэ? Хичээх хэрэгтэй байдаг хгүй. Маш энгийн. Хичээх зүйлүүд ерөнхийдөө нөгөө хэцүү нийттэй үгүйгээр хэлээс орчин. Тийм учраас бэлэн болтлоо. Тэр архитектуртай орчин, архиудаг найз нөхдөс яах вэ? Хол болно. Сая та нар сонслоо шүү дээ. Бид хэдийн бүгдийнх нь зүйл юу вэ нүү? Найз нөхдөд зүйл үлдсэн юм шүү дээ. Тийм байгааз. Тэр хүн зөндөө олон найз нөхдөд байдаг. 10 жилийн найз, цэргийн найз, орцны найз, гудамжны найз ингээд найзад дуусахгүй. Тэгвэл манайхан бодлаа. Монголчууд хэзээ ч найзалж байгаагүй. Би зүгээр энийг дахин хэлье. Монголчууд нүдэлж авч юм. Нүдэлж хамтардаг. Одоо бид хэд яг хөр амьдралын найз болж байгаа. Амьдралын. Таныг бүдрээд өмсөх чинь тулаад авдаг. Таныг хурцалдаг. Мохсоо ич хурцалдаг. Урам дэмэгдэг ийм найзтай болно. А уудаг найзууд бол энэ хорвоо төртөн зур дүүрэн байж байгаа. А хүний амьдралын найз бол тэгэхгүй таныг хурцлана. Таныг өнгөлнө. Бид нар хутлаа туслахгүй бол яах вэ? Угаалгаас шүдэг байхгүй бол анаас их өнөрөд их өнөрөд эвгүй гэдэг үстэй их өнөрөдтэй бүх зүйлүүдийг хинээс шалтгаалах. Өөрөөсөө бидний сонголтоо шүү. Яг сонголт хүн болгон сонголт байж байгаа. Уухгүй байх гэдэг. Тэгэхээр арх гэдэг зүйл бол сая насаа хэлсэн самнаасаа бус. Тэр бол зүгээр үг насаа. Ялан дийлцэн хүмүүс өшнөө юм байна. Хүнээс өөрөөс нь шалтгаалж байгаа зүйл. А энэ шийдвэр хүч хаана нөхөр таны дотор байгаа. А энийг чинь бид нар өнгөж тордуулж өгч байгаа юм шүү дээ. Тэгэхээр та гээд зорилгоо тодорхойлсон шийдвэр гаргаагүй бол ерөөсөө хол явж чадахгүй шүү дээ. Зорилго тодорхойлё хэдүүлээ ийшээ Сүхбаатарын талбай орё гэдэг. Зорилгогүй байх юм бол хэдүүлээ ийшээ гар нарны хурц тавдаг юм уу? Ийшээ 10 дор хороолч юм уу? Явчих гээд шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ зорилго маш их чухал шүү, мэдв үү? Шийдвэр гаргах. Тийм учраас замынхаа дундаас буцаж болохгүй. За юу? Өөрөө эзэн байна. Тэгэхээр та нар юу тааж яж болно? Дуучин байж болно, дуулдгүй байж болно, авьяастай байж болно, авьяасгүй байж болно. Гагцгүй хүний итгэлийг даах чадвартай байгаараа мэдв үү? Тэр хүн өөрийнх нь итгэлийг гээчих юм бол явах юм. Хүн биш болдог. Номер 1 зүйл бол та нарын хайртай дотны хүмүүс шүү, мэдв үү? За тэгэхээр цаашаа хэдүүлээ гэж хэлэх үү? Архин үгүй гэж хэлж суурш юм мэдв үү? Тий. За юм байна. Өнөөдрийн хичээл ингээд өндөрлөе. Асуулт тодруулах зүйл байна уу? За тэгвэл хэдүүлээ өргөө хэлээд дуусгая. За. Өнөөдөр уухгүй шүү. Өнөөдөр уухгүй шүү. Дөрөвс имлэгэнд хамрагдаад манай хүмүүс айгүй анх ирж явахт бол өдөр одоо яг ингээд нөгөө зорилго маань ингээд жоохон эргэлзээ тэнгэлзээтэй би энэ асуудаг юм л да. Та яг ямар зорилготой ирж байна? Архитектурны асуудлаа шийдэж бодож байна уу? Тааруулж уу гэж бодож байна уу? Ийм тэм байна гэсэн бол ихэвчлэн яг нөгөө имлэгийн орчинд хүмүүсийг хараад ингээд бүгдээрээ гарна чадна гэж байгаа шүү дээ. Тэгээд яг явцын дунд одоо хүмүүст ингээд ярилцаад яг ганцаарсан зүйлөнд ингээд ороод одоо юу гэдэг нь 3 дахь хичээлээс гоё нэгж байгаа байхгүй. Одоо ингээд анх яриад ингэсэн одоо л бид шийдвэрээ бүрмөс гаргаж байна. Одоо ийм байна, тийм байна гэдээ бүгд нээлттэй болж эхэлж байгаа. Өөртөө итгэл нь аягүй нэмэгдэж байгаа байхгүй. Ирчцэн, айцэн, имээц нэг тийм мэдрэмж байгаад байна шүү дээ. Би л нэг юм архиудаг, за би л нэг тийм, за хүмүүс намаа нэг үнэлэхгүй нэг архиудаг багийг гэдгээр одоо хараад байна шүү дээ. Гэтэл энэ тэрээд энэ хүмүүсийн одоо яг бидний хэлж байгаа одоо нэг ганцхан зөвлөгөөний одоо ингээд зөвлөгөө бичиж чад хэлж байгаа байхгүй. Маш тайван байна. Ийм амар амгалан тайваг мэдэрч байна. А бусад ингээд бид нэг юм айдастай хүний нүд рүү харж чадахгүй харсан ч гэсэн ингээд нэг тийм эргэлзээтэй байсан. Энд байсан чинь бүр ингээд байгаад айгүй гоё орчинд энэ хичээл цуугаад ялангуяа одоо энэ хандлагаар ангаа суухаар ямар гоё байдаг юм бэ. Тэгээ маш юм тайван орчин мэдрүүлж байна гэд яг энэ хүнийг нөгөө оролцоон суурилсан хичээл дээр тэр царцсан тэр хайрыг мэдрээгүй мэдрэмжийн бид нар мэдрүүлж байгаа. Жишээ нь хамгийн сүүл та өөрийгөө хэрхэн баярлуулсан бэ гэхэд тэгэхэд манай хин хэлж байгаа шүү дээ. Би нэг 100 тат архиууж баярлуулсан гэхээр энэ баярлуулсан бол биш. Энэ өөрийгөө хортуулж байгаа ийм асуудлаа. Та өөрийгөө хэрхэн ингэ баярлуулсан гэхэд би юм байна гэд. Одоо та Болдбаатарыг санаж байгаа. 9 оноос хойш би ингэж ярьж байгаагүй юм байна гэж ярьж ирсэн шүү дээ. Та анзаарч удаа 16 жилийн хүнтэй тийм харилцаагүй шүү дээ. Амьд харилцаа үүсгэх байхгүй. Хүнтэй ярина. А ярихдаа чамд архи юу гэдэг нь архиух уу, гуй байна уу? Нэг бол юу байна юмгүй тайван сонин сайхан гэдэг ярьдаг гэсэн мэт. Гэтэл тэр анхны хайраа гэдэг юм уу, залуу насаа, дуртай зүйлөө хобби ярина гэдэг 16 жилийн дараа би ингэж ярьж байна гэж одоо тэр хичээл дээр ярьж байгаа байхгүй.
эдгэрэл явагдаж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд өөрөө энд эмчлэж байгаа хэрнээ одоо хичнээн гэр бүлтэй хамт байхгүйч миний охин, миний үргэлжлэл, миний хүү тэнд байгаа шиг санаа тавьж ингэж гэдэг бол энэ хүн өөрөө одоо нэгэн бодлын ингээд шууд мэрэгжлийн үнэт хэлэх юм бол гимшиж, ичиж санаа зовж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг үүндээ ингээд өөрийгөө алдсан ч гэдэг юм уу, бүр ингэсэн хүн бол хүний төлөө санаа зовох уу? Зовхгүй шүү дээ. Ичгүй шүү дээ. Яг тэр ичих мэдрэмж байхгүй болсон. Өнөөдөр би хундаа ярихынд үг гэдэг чил орж байгаа. Тэгэхэд бүгдээрээ энэ шалгалтыг маш сайн давж байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс ингээд архиа аваад ингээд ёслол ингээд өгдөг бол манай хэд бол энэ хичээлийн үгийг ингээд ойлгоцсон байхгүй. Үгж хэлнэ гэдэг хундаагаар ингээд гарах өрөхгүй ингээд байх жишээ нь. Тэгэхээр нэг хүнийг архинаас гарахад ойр тойрны ах トゥ найз нөхөд гээд 20 хүний сэтгэл санаа амар амгалан болдог. Нэг хүн архинаас гарахад тэрнийг одоо телевизээр үзээд магадгүй 50 60 хүн архинаас гарахыг үүсэхгүй байх гэж бодож байна. Маш энэ бол хамгийн том нөлөөлөл арга байхгүй. Хамгийн том энэ зүйл бол одоо энэ хүмүүс одоо бид одоо сошиал одоо ингээд та сая ярьлаа нэг хүн архинаас гарахад нэг хүний цаана ингээд 4-өөс одоо ингээд нөгөө 44 хүн гэж байна шүү дээ хамаатан сад ингээд байдаг гэт. Гэтэл яг энэ хэрэглээд байгаа энэ хүмүүс чинь өнөөдөр ингээд та бидний шиг ингээд нөгөө айгуу тийм нэрээ боддог болсон байдаг байхгүй. Би архич юм биш. Би донтогч биш гэдэг. А тэгээд энд манай юм тийм өвчтөг марг байхгүй. Батмагш яах вэ гэхээр мэдхгүй ингээд нөгөө өөртөө өвчтөж мэдэхгүй шүү дээ. Ямар ч байгаад байна уу? Яг зөв. Өвчтөж мэдэхгүй. Гэтэл манай энэ хүмүүс та нар яах гэж ирсэн бэ гэхээр архинаас гаргаж ирсэн гэдэг нэг дөрөнгө хүмүүс хамрыг нийлдэг шиг яг тэгж хэлж байгаад би анхны хичээл дээр яг ингээд зоолоо жаргал юмч манай мэрэгчлэнгөө цуухаж гайхчихсан. Би та нараа бахархаж байна гэж. Яг тэр уртлын хүмүүс бол маш их ууртаа уцаарт нөгөө хүчээр ирсэн. Яг тэр гэр бүлийн асуудлыг намж авах гэдэг нэг ийм гал унтрах гад ирсэн. Тэгээд нөгөө дотгошоогоо нэгдээгүй энд ирж байгаа зорилгоо ч ухамсарлаагүй байгаа байхгүй. Тэгээд эмнэлэгт 14 хоног гэх нөгөөдөл чинь хөөх би одоо юм өр зээлтэй ажилтаа тэгж хэвдэж чадахгүй явна. Би тийм мэдээгүй гэдэг ингээд ууралдаг байхгүй. Одоо би яг авчаад хэвтүүлсэн юм шиг. Гэтэл манай энэ хэд чинь одоо биенээсээ үлгэр дуурайл авч нөгөө нэг айх зүйл биш. Айцыг даван туулж эн чинь өвчин байж тээ эн чинь сэтэрдэм байна. Инээс суулж одоо та өнөөдөр өөрөөгөө хүлэн зөвшөөрөхгүй бол би одоо арх удаггүй зүгээр хаяа найзтайгаа удаагаар явуулах юм бол нэг мэтэд би архичин болоод найзч байхгүй, гэр бүлч байхгүй, нэр төрч байхгүй болж байгаа байхгүй. Одоо намайг ингээд согт явах бол хүмүүс мэдэхгүй шүү дээ. Гант тулгаж мэдэхгүй нэг архичин баг л байна гэн. Нэг жагрээч нөхөр л байна гэн. Тийм биз? Дуудах нэр байхгүй, тэгэхээр гант тулгаж нэр байхгүй, эрүүл мэнд байхгүй, эдийн засаг байхгүй, архиуд гэд найз байгааг, амьдралын найз байхгүй шүү дээ. Тэгэхээр яг ингэж одоо яг энэ танаа нэвтрүүлэгч бол одоо энэ манай нийгэмд ялангуяа Монголд одоо энэ эмгтээчүүдийн яригдалт, залуучуудын яригдалт ихсэн. Тэгээ хоёрдугаар манай бүх хүмүүс одоо ингээд баар зав, караоке ресторан стрессээ тайлж штт. Стресс тайлж ингээд одоо та бид нуугаад авах юм бохгүй бүгд мэдчихэж штт. Гэтэл энэ хүмүүс чи яаж нөхөр яг л энэ нөгөө өгөөсгөлтэй учраас би асуудалтай биш ээ. Зүгээр нэг хоол идэл нэг 100 татсан штт. Орой дундахтаа нойр хөрөх нэг пивл уусан штт гээд эн чи өөрөө өвчин болчоод байгаад одоо танаа энэ нэвтрүүлэг маш том мессеж болох байхаа маш буянтай ажил хийгээд маш зөрөгтэй алхам хийж явж байгаа гэдэг нь айгүй чухал шүү. Энэ бол нийгэмд бол хамгийн том одоо мессеж одоо хамгийн хүрэх зүйл бол энэ эерэг ийм мессеж ийм хэвлэл мэдээлэл айгүй чухал шүү дээ. Бүр 14 хоног одоо нойр шөнөгөө хошоон ирж бидрээс ингээд бичлэг аваад тэр хүмүүс яаж яана энэ хүмүүс нь яаж ингээд яг энэ ээжээ аав шиг эхнэрийн шиг эгчин шиг ийм сэтгэл гаргаж байгаа гэдэг бол үнэхээр гайхамшигт бас энэ нэвтрүүлгийг одоо бас тайлбарлуулаад танд бас ингээд баярлалаа гэж хэлье. Баярлалаа тань. Бондор шүү. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Аддиктологийн төв Арга продакшн үзүүлж байна. За амар гэрээ 10 дугаар нь хэсгийн бэлтгэгч нь таньж байгаа л үү. Яагаад арх утсан юм бэ? Яг ядраад. Амьдралын өөрчлөлмөр байна уу? Зорилттой төсөв. Эвис телевиз мөрөөдөл бийдэг нэвтрүүлэг. За ингээд бүтэн сайнны яраа хагас өдөр гээд та эдтэйгээс 10 хоног цуг байсан байна. Тэгээд би өнөөдөр бас нэг шивээг авах гэж хагаад ингээд нөгөө 10 жил тийм сони ажил цуглуулдаг байсан шүү дээ. Тэгээд сони ажил цуглуулж хагаад энэ сүнс хамтлагын замлаахын одоо хэдэн настай үеийн зургийг та хардаа. Энийг хичээс тоо 9 дугаар ангийн зураг шүү дээ. 10 дугаар анги байсан юм уу? Одоо баг 30 хэдэн жилийн өмнөх зураг гэсэн үг байхгүй би чи 10 жилээ. Хамгийн анхны одоо 94 он би юм уу хайшиг гэж боддог. Оо энэ статик коучны гоё юм биш үү? Энэ биш үү? Танд одоо энэ тухайн зураг байдгүй. Альбом гэдэг. Ийм гоё байдаг шүү дээ. Таны дууг сонсоод ингээд зургийг цуглуулдаг гэсэн байх. Яг тийм харагдав.
Энэ одтой ховор. Бас л гоё залуу. Та ерөнхийдөө нэг ийм хүстэй байсан байх тийм. Дээр угаас энэ урт үстэй. Тийм хар зураг дээр үд чи хараар. Сонин мөрөн дээр л байсан юм. Энэ одоо ховор юм байна. Энэ ховор юм. Ястаа олдохгүй тийм. Ямар гоё юм яа бурхан гонч гэсэн юм даа гэж. Та тийм хэдэн настайдаа одоо дууны хавгийг зохиож ирсэн? Хэдэн настайдаа хамтлагт орж ирсэн? Манай хамтлаг чинь 1991 онд байгуулагдсан л та. Сүнс хамтлаг бол тэгээд 92 онд бол ерөнхийдөө сүнс хамтлаг бол би ч өөрөө мөнгөж гүргээд хамтлагтай байдаг байсан. Тусдаа сүнс хамтлаг чинь өөрөө тусдаа бүжгийн хамтлаг манай ах нар манай ангийн ундрах бүтээр болохоор мөнгөж гүргээд ирээ бүжгийн хамтлагтай. Тэгээд биднээс чинь нэг хоорондоо найз нөхөд болоод 92 онд анх нэгдээд нийлээд тэгээд ингээд яажсэн. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө анхны зохиосон дуу гэх юм бол Архичин гэдэг дуу байдیں۔ Тэр чинь баг 11 настай байсан та. Манай хоёр давхрын нэг айлын ах арх удаг. Тэгээд тэр ахад амар жоохон хөхөд. Тэгээд тэр ахад хар Архичин чи сонсон архтай архгүй чи болно. Хаалх Монголын бузар булаа хайр орон чадгийн шаар хамаг болны хүлийн үзүр хатан төрийн шахуу чиний харалсан сэтгэл даригтай мэх гэл иймэрхүү стилийн дуу ингээл дуулаад тий. Тэгээд иймэрхүү стилийн манай хамтлагийн хамгийн анхны дуу. Хоёр дахь дуу болохоор болох юм бол тэр ч одоо 12-т байсан юм уу 13-т байсан юм уу чи урамж гэдэг нэг дуу зохиож ийсэн. Дэрэг дөрөнгөх охин чамайг дэбиби хараагүй ёо тань сэтгэлээ барьж чадаагүй танилцах хүсэл төрсөн ёо чиний царай надад онц биш гэрэл тэр төнцсөн биш надад ганцхан сэтгэл хэрэгтэй намайг их охин чигтэй найз минь чи намайг үчил нэг юм хэлсэн тийм жоохон багсараад энэ дууны үгийг өөрөө биччихээд манай хамтлагийн бол хамгаа айн хийжсэн байхгүй. Тэгээд энэний ч одоо хамгийн анхны одоо хөгжмийн найруулгын одоо хөгжмийн болохоор манай аавын хамтлагийн Чингис хамтлагийн Ганбаатар ах маань хөгжмийн найруулгыг хийгээд тэгэл ерөнхийдөө нэг тухайд нь 90-ад од түүцнүүд байдаг байсан шүү дээ. Тэндгүүр чи манай хамтлагийн дуу гэж хар сарнаг нэг бүтэн шүний охин мохинтой зэрэгч гарч ирээд ингээ бүүн болоод санаандгүй ээж гарцсан байхгүй. Тийм. За дараагийн дуу бол би бол хандаа зориулж ирсэн юм аа. Тэгээ би хандаа зориулээд нэг өөрөө үгээ ин бичээд за тэр дуугаа зориулээд та нартай ингээд тий. Та бүхэн бас би өөрөө бас анх удаага бас энэ дуу дуулж ил та бүхнийхээ юм. Хэлсэн үгэндээ даанчизэн болоогүй хайртай гэдэг үгийг харамлаад байна уу удаан амьдрах тусам хонгор чамайгаа орол шүргэгтүүдийн үнсэд байна уу гин хонгор хайн минь чамайгаа гомдож байсан бол намайг уучлаарай гашуунэл юмсанд чамайг согтоод гараадгүйсэн бол намайг уучлаарай гэх нэг юм хүн өгдөг юм. Хандаа зориулж ирсэн юм. Манайха орцгоох уу? Бүр ойртоо гараагүй яаж ир хөөрөд байна уу? Оо сайхан байна шүү дээ. Яаж байгаа юм. Энэ биш үү над дээлээ өсчих юм адилхан болчих юм шиг гэсэн. Айгу сэж. Та бүхэндээ баярлалаа. Өчтөр юу болов? Орох гэж оролдлого хийсэн гэсэн үү? Харин тухайд хүмүүс гарахаар нь бүр дагаа сэтгэл хөдлөл гармаа санагдаад гүйсэн чинь ядж яхад манай тэр 2 дугаар 40 мянга тийм манай чинь 73 оны залуу юм билээс амар урд өнгөдөг шүү дээ. Доороо байрагдаад тэгээд шараа болгоно шүү дээ. Гудамжаар хүн амтаа харсан чинь нөгөө замлын чинь цугтаа чинь эмнэлгээсээ орох чинь. Харин тийм бүр өстө баларцсан бас сайр.